цаана та бүхэндээ их хүрсэн баярын мэндийг хүргье. Өнөөдөр би та бүхэнтэйгээ айдсын тухай арай өөр өнцгөөс ярихыг хүслээ. Бид бүгдэд хоёр янзын айдас байдаг. Хэвийн айдас, худал айдас. Хэвийн айдсанд бид бүгдэд байх ёстой гэх өндрөөс унахаас айдаг ч юм уу, эсвэл харанхуй шөнөөр ганцаар явахаас айдаг ч юм уу, эсвэл бага насны хүүхэд шовх юм барьж яваад унаад өөрийгөө гэмтээчих вэ гэдэг айдсуудыг би оруулж байна. Эдгээр айдсаас бид сэрэмжилж, болгоомжилж өөрсдөө хамгаалж байх хэрэгтэй. Харин худал айдсууд гэдэгт юу оруулж байна вэ гэвэл хинч намайг хайрлахгүй байвал яана гэж боддог ч юм уу, эсвэл би мөрөөдлөө дагснаар буруутдаг болов гэж айх ч юм уу, эсвэл би чадахгүй л гэж бод айх зэрэг айдсуудыг оруулж байна. Эдгээр айдсууд нь бүгд худал байдаг ба бид эдгээр айдсуудыг үгүйсгэх хэрэгтэй болдог. Тиймээс би цаашид худал айдсуудын зөвхөн худал айдсуудын тухай ярих болно гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ. Бодоод байхад бид ямар нэгэн зүйлийг барьж аваад хийхээсээ айдаг тийм ээ. Тэгсэн мөртлөө түүнийг хийгээгүй тохиолдолд бас тодорхой хэмжээгээр айж байдаг. Тиймээс айлч тохиолдолд бид их бага хэмжээгээр айцтай нүүр учирч байдаг гэж хэлж болно. Тиймээс айц ихтэй замыг сонгох уу, эсвэл айц багтаа замыг сонгох уу гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хэрвээ та айц ихтэй замыг сонгох уу, айц багтаа замыг сонгох уу гэдгийг алийг сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол би өнөөдөр та бүхэндээ айц ихтэй замыг сонгохыг санал болгож байна. Айц багтаа зам гэж ямар замыг хэлээд байна гэвэл цуу өгөнд хов живэнд итгэх ч юм уу те. Эсвэл ачаалаас татгалзаж бууж өгөх ч юм уу. Эсвэл хэрэггүй айч тусаа өгөхгүй зүйлүүдэд заа гэж хэлдэг ч юм уу. Одоо хийж болох ажлыг маргааш нөгөөдөр дараагийн нэгтгэхэд дараа сард гэж хойшлуулах ч юм уу. Эсвэл уур бухимдлыг шууд хүлээж авч уур бухимдлаар хариу өгөх ч юм уу, тийм ээ. Атаа жүтөө санах, эсвэл буруу гэдгийг мэдсээр адил чив чимээгүй өнгөрөх зэргүүдийг би айдас багтаа зам гэж замд оруулж байна. Харин айдас ихтэй зам гэж ямар замыг хэлж байна вэ гэхээр хичнээн дургу байсан ч гэсэн бие тамир спортоор хичээлэх, хичнээн чихэр бичэн амттан эдмээр санагдсан ч гэсэн ногоо жимсийг сонгох ч юм уу, тийм ээ. Эсвэл буруу гэдгээ хүлээн зөвшөөрч бусдаас уушлалтахгүй байх. Мөн айдсаа мэдэрч түнтэйгээ нүүр учрах. Хэн нэгэн танд хундаг арх санал болгоход үгүй гэж хэлж чадах ч юм уу, тий. Эсвэл айц төрүүлсэн тэдгээр ажил төлөвлөгөө зорилгыг байнга сэтэж гаргаж түнтэйгээ нүүр учирч түүнийг хийх зэргүүдийг би айц ихтэй зам гэж оруулж байна. Тэгэхээр харамсалтай нь ихэнх хүмүүс айц багтаа замыг сонгодог. Ихэвчлэн хамгийн амархан, хамгийн айдас багтаа өөрт эвтэйхэн тухтай замыг сонгодог. Гэвч энэхүү зам нь биднийг урсгалаараа явхад хүрэгдэг. Энэ урсгалаараа явснаар бид өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадахгүй, өөрсдөө өөрчилж чадахгүй, мөн өөрсдийнхөө хүссэн бүхнийг амьдралтаа авчирч ирч чадахгүй болдог. Харин хэрвээ бид өөрсдөө өөрчилж амьдралаа өөрчлөхийг хүсэх юм бол яалтчгүй урсгал сүрэх шаардлагатай болдог. Өөрөөр хэлэх юм бол бид айдас ихтэй замыг сонгох хэрэгтэй болдог. Мэдээж хүн бүрт айдас төрдөг. Түүнд гайх хэрэг байхгүй. Энэ нь бол энгийн үзэгдэл. Хэрвээ бид өсч хөгжиж байгаа бол энэхүү айдас үргэлж бидэнтэй хамт байх болно. Тиймээс би айдсыг өнөөдөр биднийг хөтлөгч луучин гэж нэрлэмээр байна. Айдас хаан байна, бид тэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл цоошин зүйлийг барьж аваад хийх гэхээр тийм ээ. Эсвэл цоошин газар очих гэхээр, эсвэл цоошин хүмүүстэй танилцах гэхээр бидэнд үргэлж айдас учирч байдаг. Айдас төрж байдаг тийм ээ. Тэгэхээр айдастайгаа нүүр учраад түүнийгээ даван дийлсэн тохиолдолд бид өсөж хөгждөг. Хэрвээ айдас төрөхгүй байвал бид зогсонгүй байна гэж үзэхэд болно. Тиймээс айдас ихтэй замыг сонгосноор бид амжилтанд хүрдэг ба бидний таньж мэдхгүй байгаа тэр газар бидний мөрөөдөл байж байдаг. Тэгэхээр тэр мөрөөдлийн гэх тэр газар руу зөвхөн биднийг айдас хөтлж байдаг. Тиймээс бараг айдастай баярлаа гэж хэлэхэд илүүдэхгүй бизээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд айдас ихтэй замыг сонгоцохыг найзуудаа. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.